Улсын их хурлын даргын 523 дугаар захирамжаар батлагдсан боловсрол шинжлэх ухааны ажлын хэсэг маань анхныхаа урлаг хийлээ. Гишүүд маань хүрэлцэн оролцоод үүсэлтэд тавилаа. За миний би ахалж байгаа хүний хувьд бол боловсролын салбарт хийх шинжил реформын талаар за манай ажлын хэсэг ямар чиглэл бариад, ямар зорилго дэвшүүлээд, ямар хүрээнд ажиллах вэ гэдэг талаар өөрийнхөө судалгааны үндэслэн гаргалаа. За өмнө 114-р захирамжаар батлагдсан боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй холбоотой ажлын хэсгийг ахлаад тэнд гарсан зарим үр дүнгууд ялангуяа байнгын орондоо танилцуулаад гаргаж ирсэн үнэлт судалгаанууд дээр үндэслээд бид нэр дараагийнхаа зорилгоо тодорхойлсон. За энэ дээр гишүүд маань нэлээд чөлөөтэй өөрсдийнхөө саналыг хэллээ. Тэгээ бид нар одоо энэ ажлын хэсгээ цааш нь дид ажлын хэсэг 3-аас 4 дид ажлын хэсэгт хуваагаад хүмүүсийн өөрсдийнх нь салбараар өөрсдийнх нь судалгаа шинжилгээ өмнө хийж ирсэн энэ зүйлүүдээр тулгуурлаад явнаа. Тэгээ энэ маягаар боловсролыг дэмжих жил болгоо зарласан байгаа учраас маш богино хугацаанд үр дүн гаргах энэ ажлууд дээр бид нар төвлөрөөд ажиллахаар боллоо. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн цэцэрлэгийн хүртээмж багшлах боловсон хүчний хомсдол энэ чиглэлээр нэг том ажлын дэд хэсэг гараад ажиллаад явъя. Хоёрдугаарт нь энэ нийт суралцагчдын бүх шатны сургуулийн суралцагч цэцэрлэгээс нь эхлээд дунд сургууль, дээд сургууль, мэрэгжлийн сургуулиудад сурч байгаа суралцагчдын төлөвшил хүмүүжилд хандсан тэр сургуулийн соёл дээрэн сургуулиуд явах энэ хэсэг рүү бас орж ажиллахаар боллоо. Гуравдугаарт нь бид нэр ихтэй сургуулиудын санхүүжилтээс нь эхлээд эрэлттэй мэрэгжлэр бэлдэж байгаа энэ ихтэй сургуулиудын менежмент яаж явах, тэр ихтэй сургуулиудын санхүүжилт хөрөнгө оруулалт ямар байх талаар бас ярьлаа. Дөрөвдүгээрт бидний ажлын хэсгийн маань гол нэг ач холбогдол гэж явах юм бол шинжлэх ухаан технологи байгаа. Тэгэхээр шинжлэх ухаан технологийн дэвшил энийг хэрхэн оролцуулж ирж аж ахуй нэгжүүдтэй холбогдохоос эхлээд энд хөрөнгө мөнгө ихтэй сургуулиудын санхүүжилт за мөн инновац хийх энэ чиглэл рүүгээ ингэж хамтарч ажиллахаар тохирлоо.